Байцгаана уу? Та нартай энэ гайхалтай сайхан өдрийн мэндийг хүргэе. За, өнөөдөр би та бүгдтэйгээ маш чухал сэдвийн талаар бас ярих хүсэж байна. Яагаад бид нар ингэж өөрийгөө ерөөсөө байгаагаар хүлээж авахгүй өөр хин нэгэн болох гээд хичээгээд байдаг юм бэ? Тийм ээ? Гадаад би төрхөө өөрчлөөд тийм ээ өөр хүн шиг болох гээд одоо хичээгээд байдаг. Ерөөсөө өөрийнхөө одоо энэ төрлөх гоо үзэсгэлэн хүлээн зөвшөөрөхгүй тийм ээ. Янз бүрийн одоо ажилбарууд хийж өөрийнхөө дүр төрхийг өөрчлөөд өөр хүн болох гээд хичээгээд байдаг. Энэ бүх байдал нь одоо хүн яагаад өөр хүн шиг болох гээд байна? Яагаад ингэж гадаад төрхөө өөрчлөөд байна гэдэг чинь хүн ингэж гол нь аз жаргалтай болох гээд л уг нь хичээгээд байгаа байх л та тийм ээ. Хэрвээ ингэж би хөөрхөн болчих юм бол ингэж аз жаргалтай болчих байх гэж хүмүүс боддог байх. Тэгээд одоо орчин үед болохоор хүмүүс ингэж айгүй их охтууд, хүүхнүүд тийм ээ. Ерөөсөө ингэж төрсөн төрлөх гоо үзэсгэлэнгээрээ байгаа хүүхнүүд одоо охтууд тий айгүй ховор болох гээд байгаа тий. Бүхэл юм ингэж хиймэд болчихсон. Ерөөсөө өөрийгөө ингэ байгаагаар нь ерөөсөө хүлээж авахгүй тийм ээ. Яагаад бид нар ийм зүйл рүү ингэж яваад ороод байгаа юм бэ? Мэдээж хэрэг энд маш олон зүйлүүд нөлөөлж байгаа. Нэгт бид нар багаасаа ингээл монголчууд ингээл хүүхдүүд рүү жоохон хүүхдүүд рүү ингээл айгу хөөрхөн хүүхдүүд байхад чинь те хөөрхөн хүүхдээ хөөрхөн гэж хэлж болдгоо юм том болохоор муухай болчтой ингээл те ямар муухай хүүхэд вэ гэж хэрэглүүлдэг те. Тэгээд энэ үгийг сонссон хүүхэд яах вэ? Жоохон хүүхэд би муухай хүүхэд юм байна гэж бодолтой өсөж таринж байгаа шүү дээ. Би царай муутай юм байна. Муухай хүүхэд юм байна гэжсэн итгэл үнэмшилтэд өсөж байгаа. Хүүхдийг бид нар ингээд тарих болвол яг компьютер яг програмчлалдаг гэж би өмнөх бичлэгүүд дээр ярьсан. Яаж бидрийг эргээр болоод сөргөөр програмчлалдаг талаар ярьсан. За програмчлах гэхлээр ингээ хүмүүс ойлгохгүй ч магадгүй юу яг яриад байгаа юм бэ програмчлалт гэж те. Програм гэдэг нь болоод итгэл үнэмшил гэсэн үг монголоор бол маш энгийнээр тайлбархад бол бидний итгэл үнэмшлийг багаас ингээ янз бүрийн байдлуудаар суулгаж эхэлдэг байгаа. За тэгээд хүүхд ингээ багаасаа айгүй тийм хайр халамжинд өссөн тийм ээ. 50 амьдрал төссөн хүүхдээ болоод ингээд айгүй өөртөө итгэлтэй өөрийгөө айгүй тийм гоё хүчрхэг ингээд зоригтой хөөрхөн гэсэн итгэл үнэмшилтэй өссөн хүүхдүүд болоод насан туршдаа ингээд өөртөө айгүй итгэлтэй сайхан амьдралаа өөртөө зохицон бүтээх чадвартай байдаг. За тэгээ хүмүүс яг багаасаа ингээд янз бүрийн одоо итгэл үнэмшлүүдийг те худал итгэл үнэмшлүүдийг өөрийн болгоод өсчдөг. Тэгээ багаас нь ингээд хүмүүс таньдаг хүмүүс нь ингээд л ёо ямар царай муутай хүүхдээ ямар муухай хүүхдээ гэсэнгүүт хичнээн хөөрхөн хүүхдтэй буруу итгэл үнэмшлийг ингээд өөрийн болгоод өөр дөр нь ааж аваад би ч айгу царай муутай юм байна гэсэн итгэл үнэмшлтэд өсчдөг. Нэгт. Хоёрт бид нар багаасаа ингээд янз бүрийн одоо нөгөө нэг Диснейгийн хүүхдийн кинонууд те. За тэгээд ингээд янз бүрийн олон ангид кинонууд сериалууд, одоо энэ ТV шоунууд энэ төр гэл тийм ээ. За тэгээ үзэж харж байгаа энэ дууны клипүүд, дууны үгнүүд ингээд энэ бүх зүйлүүдийн бидний хүүхдүүдийн итгэл үнэмшлийг бүрдүүлж байдаг. Тэгээ үзэж харуулж байгаа зүйлүүд юу байх вэ? Бүх кинонууд дээр болохоор ингээд айгүй их нүүр амаа ботцсон тийм ингээд айгүй гангаа уцалчихсан хүмүүс нь л ингээд айгүй тийм attraction тийм ээ айгу хүмүүс ингээ анхаарлыг татж байгаа ингээд залуучууд эсрэг хүснүүдийн анхаарлыг татж байгаа мэтэр ингээ үзүүлээд те хүүхдүүдийн жоохон ингээд итгэл үнэмшил сууж амжаагүй байгаа хүүхдүүдийн тархийг ингээд угаагаад итгэл үнэмшлийг нь айгу хүчтэй тэмдэрч суулгаад өчтдөг. Тэгээ хүүхдүүд яг хитгэн настай хүүхдүүд чи иймэрхүү юмнууд ингээд байн олон жил ингээд бүр хичнээн олон жил ингээд бүх зүйлүүдээр ингээд үзүүлж харуулдаг болохоор хүүхдүүд чинь би үнэхээр ингээд хүмүүс таалагдахын тулд айгүй хөөрхөн байх хэрэгтэй юм байна тийм ээ. Гаднах үзмжээр л би айгүй ингээд төгс төгөлдөр байх хэрэгтэй юм байна. Айгүй ганган хувцлах хэрэгтэй юм байна. Айгүй гой нүур амаа бодох хэрэгтэй юм байна гэл тийм итгэл үнэмшилтэй өсчдөг. Би өөрийнхөө ингээд төрлөх байгаа байдлаар ерөөсөө хөөрхөн биш юм байна гэж бодчихдог. Би заавал өөрийгөө өөрчилж өөр хин нэгэн шиг болж иж
би бусад хүмүүсүүдэд хүлээн зөвшөөрөх юм байна гэсэн итгэл үнэмшилтэй өсчдөг. Бидний одоогийн амьдарч байгаа өөртөө тээж байгаа энэ итгэл үнэмшлүүд бол бүгд худал хуурмаг. Бидрийнх биш ерөөсөө. Тэр итгэл үнэмшлүүдийг бол бид нар ингээд кино энэ үзэж харж байгаа энэ сонсож байгаа хөгжмүүдээсээ, уншиж байгаа номнуудаасаа, үлгэрийн баатруудаасаа, за тэгээ эцэг эхүүдээсээ, сүүлд нь ингээд сургууль соёлд орохлоор сургууль соёлдод ингээд эргэн тойрныхаа байгаа бүх хүмүүсүүдээсээ бид нар ингээд янз бүрийн итгэл үнэмшлүүд ингээд өөртөө наагаа явж байдаг. Тэгээ сүүлдээ ингээд энэ итгэл үнэмшлүүд болохоор яг үнэхээр өөрийнх нь юм байна. Би яг энэ итгэл үнэмшлүүд юм байна гэж итгээд тэгээ ерөөсөө ингээд төрлөх гоо үзэсгэлэнгээр айгүй ингээд гоё төрөлхийн хөөрхөн охтууд залуучууд хүүгүүд байдаг штэ тий. Тэгж яах тэд нар айгүй итгэл үнэмшилгүй явж байдаг штэ ингээд бүр ерөөсөө тий ингээд нэг уйтгартай ямар ч ингээд соёлтоо ингээд бүр ерөөсөө ямар ч итгэл үнэмшил энерги байхгүй тийм ээ. Эдгээр чинь бол бүх зүйлд итгэл үнэмшилтэй холбоотой. Бидний итгэл үнэмшил бол хамгийн чухал зүйл. Эдрийг бол ингээд энэ бүх програмыг бүтээдэг хүмүүсүүд бол маш мэдж байгаа болохоор маш ухаантайгаар ингээд манипуляц хийж байгаа. Тэгээд тийм болохоор бид нар өөрсдөө энэ итгэл үнэмшилтэй маш хүчтэй ажиллаж сурах хэрэгтэй байгаа. Өөрсдийн биш энэ худал хуурмаг итгэл үнэмшлүүдээ сольж эерэг, хүчрхэг өөрсдөд чинь эрч хүчийг авчрах, аз жаргалыг авчрах тийм итгэл үнэмшлүүдийг өөрөөсөө бүтээж сурах хэрэгтэй байгаа даа. Тэгээ одоо ингээд хүүхнүүд ингээд харахад маш их өөрийнхөө одоо ингээд бид нар чинь амьдралынхаа бараг тал цаг хугацааг ингээд хүссэн болоо хүсээгүй ажиллаа хийж ингээд амьдралынхаа цаг хугацааг зарж амьдарч байгаа шүү дээ. Тэгээд тэр зарж олсон мөнгөө буцаагаад хүмүүст нь өгчдөг. Юунд мөнгө зарж ин бид нар хүүхнүүд бол гоо сайхандаа хувцгондрон хамаг мөнгөө өрөөд дуусгацдаг шүү дээ. Одоо ингээд хүмүүс хийлгэж ийн гээл сар болгон тийм ээ. За бараг сарда зарим нь 2-3 удаас хийлгдэг байж магадгүй. Тэр болгон айгүй бас үнэтэй. Тэгэл ингээд өсөө янз бүрийн өмнөдөр бодуулаад тийм ээ. Тэгэл ингээд ботокс хийлгээл те хөхмөх хийлгээл ингээд энэ маш засгийн ажилбарууд. За тэгэл ингээд 2-3 сар болгонд ингээд мод өөрчлөлт, модыг дагаж ийн гээл 2-3 сар болгон ингээд заавал шин хувцснуудыг аавна гээл те үнэтэй цүнхнүүдийг байрна гээл ерөөсөө ингээд энэ матрикс ертөнцид амьдрна гэдэг бол үнэхээр хэцүү нэрээ. Тэгээд хүн амьдралаас ингээ матриксаас өөрийгөө чөлөөлөх юм бол их чөлөөг мэдэрч эхэлдэг байгаа. Сэтгэлийн амар амгалан мэдэрч эхэлдэг байгаа. Тэгээ үнэхээр өөрийнхөө тэр одоо олсон үн цэнтэй мөнгө төгрөгөө үнэхээр хэрэгтэй зүйлүүдэд зарцуулдаг байгаа. Хөрөнгө оруулах ч юм уу. За эсвэл ингээд гоё амьдралыг туулж үзэх тийм ээ. Гой туршлагуудыг, экспириенсүүдийг худалдаж авдаг байгаа. За тэрний нэг жишээ бол гоё аялах байгаа даа тийм ээ. Бид нар маш их мөнгийг маш хэрэггүй олон зүйлд өрдөг. Тэгээд маш хөөрхөн охтууд хүртэл ингээл ажилбарууд хийлгээд ингээд нэг тийм мууран төрхтэй болоод те нэг л дүр төрхтэй хүмүүс ингээд нэг л дүр төрх модонд оронгоо тийм дүр төрхтэй болох гол хичээгээд үздэг тийм ээ. Ерөөс өөрийгөө байгаагаар хүлээж авахгүй. Уг нь бол хүн болгоно өөр гой төрхнүүдтэй тийм ээ. Тэгээ трийгээ үгүйсгээд ингээд нэг л хүн шиг болох гээд үзээд байдаг. Маш одоо ингээд гудамжаар том хотуудаар явахаар хүүхнүүд аягүй адилхан болчихсон тийм ээ. Тэгээ тэр нь заримд нь зохихын, заримд нь зохихгүй тийм ээ. За тэгээд мэдээж хэрэг ажилбаруудын гаж нөлөөнүүд гэж зөндөө байгаа. Тэгээд мэдээж хэрэг тэрний гаж нөлөөнүүдийг бол тэгж их хүчтэй харуулахгүй. Яагаад гэвэл энэ ажилбарууд ч юм бол маш их том бизнес болохоор тийм ээ. Хүмүүсүүд энэ бизнес хийж байгаа энэ хүмүүсүүд одоо гал нь мөнгө л хийх зорилготой болохоос биш энэ хүмүүсүүдийн эрүүл мэнд дээр яаж хохирох нь болоод тэднэрт одоо тэдний асуудал ерөөс биш тэднэрт падли байхгүй. За тэгээд хүн үнэхээр өөрийнхөө энэ дотоод хүнээ өөрчлөхгүй гадна төрхөө өөрчлөлт яваад байгаа бол хичнээн та хөөрхөн болсон ч гэсэн таны дотоод хүн чинь яг ижилхэн байгаа бол та буцаад ингээд яг л гаднаас нь хөөрхөн харагдаад байгаа юмнасэл дотроо ямар ч өөртөө итгэл байхгүй тийм ээ аз жаргал байхгүй инээмсэглэл өөрөөсөө цацруулж чадахгүй өөрөөсөө гоё энерги цацруулж чадахгүй ийм байгаа бол та өөрийнхөө амьдралыг өөрчилж чадахгүй маш олон гудамжаар ингээд айгүй хөөрхөн хүүхнүүд явж л байдаг. Тэгтэл тэдрээс цацруулж байгаа тэр энерги нь шал
хүнийг бүр айж зочоомор тийм ээ айгүй муухай ааштай хүнийг ерөөсө хүндэлж чаддаггүй тий өөртөө тэр гоё үн цэнийг бүтээгээгүй өөрийгөө тийм хүндэлмээр үн цэнтэй хүн болгож бүтээгээгүй тийм хүмүүс хичнээн ингээд өөртөө олон сая мөнгө төгрөг зарцуулаад ганган болсон ч ихсэн хүсэж байгаа тэр хайраа амьдралдаа татаж оруулж ирч чадахгүй хүсэж байгаа гэр бүлээ бүтээж чадахгүй тийм ээ тэгээд хүсэж байгаа амжилтандаа хүрч чадахгүй хүссэн амьдралаа бүтээдгээр хүмүүсүүд бүтээж чадахгүй яагаад гэвэл өмнө би бас бичлэгнээр хэлсэн бидний бүх зүйл энэ дотоод ертөнцөөс шалтгаалдаг гэсэн. Зарим хүүхнүүд болохоор нэг тийм ингээд бүр хөөх бүр ингээд айхтар гоё хүүхэн биш хэрнээсээ тийм ээ зүгээр дундаж л тийм ээ хэрнээсээ за тэгж хэлж байгаа уучлаарай би ингэж юу ямаргүй. Гэхдээ та нарт ойлголт өгөхийн тулд ингэж харьцуулж ярьж байгаа түүнээс бол хүмүүсүүдийн хооронд харьцуулж ерөөсө болохгүй. За тийм хүүхэн байхад ч айгуу тийм ингээд өөртөө гоё ихтэй тийм ээ ирч хүчтэй ингээд бүтээлч ингээд хүснээ өөрийн болгоол тийм ингээд тийм хүмүүсүүд чинь хүмүүсүүдийг айгуу их ингээд өөртөө аттракшн хийдэг шүү дээ. Тэгээд айгуу гоё ингээд найз нөхдөдөө хүрээлэн өгдөг. Тэгээ айгуу тийм гоё залуучдыг хойноос гүйлгээл тий ягаад энэ хүүх одоо юундаа болоод нөхөөрхөн биширнээсээ хөгч хийлгээгүй юм байж баг яхаараа энэ хүүхний хойноос ингэж залуучууд баг унж тусдаг байна ухааны нөгөө нэг өөр хүүхнүүд нь бодоол тий хичнээн та төгс төгөлдөр гаднаасаа харагдаж байсан ч гэсэн таны дотоод хүнчин болвол онцгүй болвол та яг л тийм хүнийг л өөртөө татна гэсэн үг. Тэгээ яах вэ? Та үнэхээр ганган сайхан төгс төгөлдөр эмэгтэй байлаа, залуу байлаа. Тэгээд өөрийнхөө амьдралд эсрэг хүснээ оруулж ирлээ. Тэгээ яах вэ? Хэсэг хугацаанд сайхан байж байгаа сүүлдээ ингээд хил ам таархаа болоод тий тэгээс салдаг. Тийм жишээнүүд бол маш их байгаа. Тэгээ яах вэ? Хоёр төөрсөн хүн нэгтгэхээрээ өөрөө ч өөрийнхөө учрыг олоогүй яаж нөгөө хүнийхээ учрыг олох юм бэ? Тийм үстэй. Тэгээ тийм болохоор хүн эхлээд ингээд ялангуяа гэр бүлийн амьдрал зохиох гэж байгаа бол эхлээд өөрийгөө таних хэрэгтэй. За тэгээд өөртөө сайн сайхан зүйлийг бүрдүүлж чадаад сайхан ертөнцийг сайхан хүнийг дотоод ертөнцийн бүрдүүлж чадах юм бол бид нар гаднаасаа яаж харагдаж байгаа нь бол тийм айхтар чухал биш. Ямар ч өөрийгөө гоё ингээд цэвэрхэн авч аваад арчаатаа яваад айтайхан хөөрхөн гоё өөртөө тохирсон уцаа өмсөд явж байхад болчих штэ. Заавал ингээд янз бүрийн байдлаар өөрийгөө өөрчлөх шаардлага байхгүй. Өөр хүн болох гэж хичээх шаардлага ерөөсөө байхгүй. Миний хувьд бол өөрийнхөө хэмжээнд би бол өөртөө айгүй сэтгэл хангалуун байдаг. Би мэдээж хэрэг өөр хүмүүсүүдтэй ерөөсөө өөрийгөө харьцуулдаггүй. Харьцуулахыг ч хүсэхгүй байна. Би яагаад гэвэл энэ дэлхийд цорын ганц шатрах уу. Энэ бид амьдарч байгаа. Ийм сайхан эрүүл бие хаатай байгаад би маш их баярлагдав. Тэгээ мэдээж хэрэг бас хинээс дутхгүй дүр төрхтэй байгаа юм надад бол хангалттай. Би энийг заавал өөрчилж өөр хүн болох гэж мис ажилбар хийх шаардлага надад ерөөсөө байхгүй. Тэгэх ч би хүсэхгүй байна. Би тийм зүйлийг хийхийг ч үндэ айдаг. Яагаад гэвэл одоо янз бүрийн уруул муруул ингээд шахуулах нь ботокс хийлнэ гэдэг чинь дотор нь ямар ч бодис байгаа юм бэлээ бид нар мэдэхгүй шүү дээ. Бид нар эрүүл мэндийг хохироож ч магадгүй шүү дээ. Яг уруулаа ингээд сайхан том бодогчдаг тий. Ингээд сайхан үрчлээгүй болчлоо нэг хэсэг тэгэл явж гин хэдэн сарын дараа ахаа дараагийн ботокс шахуулах хэрэгтэй болно. Тий. Бид нар ч ингээд бид нар ингээд нөгөө хэдэн сар болгоо өөрийнхөө мөнгийг аваач өгөх юм ямар нэгэн газраас юм харьяалтай болчихж байгаа үстэй тий. 3 сар болгондоо тэрийг шахуулахгүй болоод тэгээд буцаад мохоо олчдаг ч юм уу баг тий. Би ерөөсө тийм байдалд айгуу дургу ингээд хин нэгнээс хараад байх байдалд айгуу дургу. Нэгт хоёр тал дээр ингээд нэр ямар ч бодис бидний бие рүү шахаж байгаа өмнөд мэдэхгүй. Би янз бүрийн юмнууд сонсож байгаа. Тэр тусмаа бол бүр хийлгэх сонирхол байхгүй. За үнэхээр эрүүл байсан ч гэсэн ер нь хийлгэх шаардлага байхгүй. Би өөртөө сэтгэл хангалуун эрүүл байгаа маань надад бол хангалттай. Тэгээ тийм болохоор өнөөдөр хүмүүс ингээд ерөөсөө өөртөө сэтгэл хангалуун биш өөрийгөө өөрчлөхгүй үзээд байгаа байдал нь бол надад бол сонирн санагдал байгаа л да. Тэгээ том хотуудад очихлоор ингээд ялангуяа том хотуудад амьдрахаар хүн бүр тийм үзэл бодолтой болоод идэг. Иргэн тойронд маш олон төрлийн янз бүрийн энергиуд яваад байгаа. Тэ янз бүрийн бодолтой хүмүүсүүд явж байгаа. Тэгээ тэр энерги болгон биднэрт ингээд нөлөөлж идэг.
Ихчнээ бид нар ингээд өөр дөрөө ажиллаад тийм ингээд байгаа ч гэсэн тэр хүмүүсүүд энийг мэдрээд идэг. Үнэхээр мэдрэмтгий хүмүүсүүд бол тийм. Тэгээд тэр нь айгүй жоохон ядаргаатай байгаад идэг. Тэгээд тийм болохоор ингээд юм жижигвэрдүү хотод амьдраад ийм байгальтай ойрхон байх дээр ингээд тийм бодлуудтай хүмүүсүүд нь ч гэсэн энэ газруудад цөөхөн байдаг. Тэгээд тийм сүрэг нэрхтэй хүмүүсүүд нь ч гэсэн цөөхөн дүү байдаг. Тэгээд тийм болохоор тийм мэдрэмж орж ирэхгүй харин ч бүр эсрэгээр ингээд би миний энергийг ингээд сэнгэлж өгж байгаа болохоор би ийм байгальтай газар байгаа надад айгүй таатай ээлтэй байгаа. Тэгээд та нараа хэлмээр байна. Өөрөөгөө байгаагаар нь хүлээж аваа. Бидний сүнс энэ амьдралд ирэхдээ би яг энэ биетэл амьдрахад болно гэж сонгоод ирсэн байгаа шүү дээ. Тийм болохоор таны бие өөрт чинь яг хангалттай байгаагаараа л хангалттай. Заавал намхан бодол хит өндөр болох гэдэг шаардлага байхгүй. Үнэхээр л байгалаасаа ингээд ихээсээ төрсэн махтаа бодол тэрийг ингээд заавал арилгаад турхгаалах шаардлага байхгүй. Тийм ээ? Хамгийн гол зүйл бодол бид нар ямар бодол тээж явж гин, ямар сэтгэл хөдлөлттэй байна, ямар энерги цацруулж явж тэр маань хамгийн чухал зүйл. Тэгээ дээрэс нь та ялангуяа эрүүл бие мах бодтой байгаа бол тэгэл бүр болоо шүү дээ. Заавал өөрийгөө өөрчлөх шаардлага байхгүй. Би одоо ингээд сүүлийн 3-4 жил болоод ерөөсөө хомс ерөөсөө хийх хомсны газар орж хомсаа бодуулаагүй өөрөө хаяа будмаар аваад будчаад исэн. Тэгээ одоо бол бүр ерөөсөө будах сонирхол байхгүй байгаа. Яа тэгвэл нэгт би ингээд өөрөө ингээд natural байдал манайд бол таалагдж байгаа. Хоёрд одоо би ерөөсөө өөрийнхөө биеийг ингээд химийн бодисуудаар хордуулах хүсэхгүй байгаа. Хумсны лак гэдэг чинь бол айгүй хүчтэй химийн бодис байгаа. Тэгээ тэрийг болохоор ингээд бодцохоор бид нар чинь хумс маань ингээд амьсгалж чадахгүй тийм ээ. Тэгээд цаашаа ингээд бас би нүүрэндээ айгүй тийм байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг ингээд хэрэгжилж байгаа. Ямар ч тийм химийн гаралтай зүйлүүдээ биш. Тэгсэн чинь миний арьс ингээд айгүй гоё ингээд өнгөн хүртэл ингээд жигдэрч ирээд би айгүй эмзэг арьстай ас хүн байхгүй юу. Тэгээ тийм болохоор янз бүрийн төр үнэтэй зүйлүүд ингээд хэрэгж үзсэн чинь шууд миний арьс ингээд улааж мутаагаад ингээд айгүй таталтаж маталтаад хураашаад айгүй хэцүү байгаад байсан. Тэгээд байгалийн гаралтай юм хэрэглэхээр шал өөр байгаад байдаг. Тэгээ одоо сүүлийн эдэн сар болохоор би бүр ингээд айгүй 100% байгалийн гаралтай юмнуудыг хэрэглэж байгаа болохоор миний арьс ингээд хураашил гэдэг зүйлийг ерөөсөө би мартсан. Тэгээд арьс маань ингээд гоё ингээд сэргээд мөнгө нүртэл ингээд гоё жигдрээд ирж байгаа байдал надад айгүй таалагдж байгаа. Тэгээ та нар маань ч гэсэн хэрвээ тийх хүсэлтэй тийм мэдрэмж төрж байгаа бол бусад хүмүүсүүдийг заавал харах шаардлага байхгүй тийм ээ. Зүгээр л өөртөө үнэнч өөртөө амар амгалан бэлгэлж өгөөрэй гэж хүсмээр байна. Тэгээд өнөөдрийн маань бичлэг та нарт таалагдсан болоод subscribe хийгээрэй. Тэгээд чаналыг маань subscribe хийгээрэй. Гоё комментууд бичиж явуулаарай. Лайк дараарай, шеэр хийгээрэй. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Түр баяртай.